Ингээд та нар ингээд арай хийж тгсээд үлдсэн байх шүү дээ. Тэгсэн нөгөө хятад Орос хоёр нь ховь үлдсэн байгаа. Монголчуудыг бөөнд нь нэгтгэж болохгүй гэж. Одоо тэр үе гэвэл нөгөө ховсгол ялаад энтергээл ардын засаг төр мандлаа гэдэг үе шүү дээ. Амин цэргийг хөөлөг. Энэ үеэс монголчуудыг хамаагүй хүчтэй байлгаж болохгүй гэсэн тэр Орсын чинь тушаал гарсан. Тэгээд ирсэн чинь юу болсон гэхээр тэр урдын хян гаргуултай угсаатнуудыг за тэр лам хар энтергээд дээр нь бусдыг ингэж хоморглон устгасан байгаа. Заавраар. Орсуудынх заавраар. Тушаал өглөө монголчууд нь шуудлаа. За гал нохоош гэн хяддаг. Ингэж хятсаар монголчууд нэгдэх боломжгүй болсон. Яагаад гэвэл хойд хэсгийг чинь орсууд ч авчихсан шүү дээ. Хамгийн гол нь одоо нөгөө хөрстэйгөө хилэлцсэн байгаа. Монголын нөгөө талыг бидэнд өгөөч гэж. Улс төрчдөд иймэрхүү улс төрчдөд хизээч бити итгэж байна. Тэгэхин тул зохион байгуулалтын арга хэмжээ нь ерөөсөө л хилмигдүүлэлт гэдэг юм чинь шүү дээ. Монголчуудыг өөмөө самуунаар нь ерөөсөө өөдн гаргахад тушаал дахгүй тийм болгоно бүгдийг Монголоо гэсэн сэтгэлтэй болгоно хядуулсан байна. Тушаал гаргаж. Одоо энд давхар бүрээдүүд журна. Өстө хайр найргүй хайцсан да. Аимшигтай. За тэгээд та нар нөгөө бүх ард түмний санал хураалт гэж болсон тийм үү? Тий. Гэтэл яагаад өвөр монголчууд нь хятадыг дагна гэсэн юм бол? Мэдхгүй. Энэний шалтгаан нь ойлгомжтой байгаа үстэй. Тийм санал авахаас өмнө монголчуудыг маш ихээр нь хятсан. Өөрсдөр нь хядуулж. Түүнээс дөрвж ирсэн өвөр Монголд очсон байх шүү дээ. Тэгээд тэр олон түмэн ойлгосон байна. Бид хэрвээ ар Монголтой нийлэх юм бол бас энэ бүрээд энтер шиг ингээ хядуулах юм байна гэж айсан. Ийм болоод хятадынх нь нөлөөллийн бодлохоор ингээ дэмнэж туслаад байгаа юм шиг энэ дөрхөнд нь хууртаж Оросын дагуул бид алуулах юм байна. Ар Монголыг дагуул бид алуулах юм байна. Тийм учраас энийгээ дагъя гэсэн үжлийг баримтсан байх шүү дээ. Ингээд нөгөө цаана хоёр улс нь хоорондоо нууц давхраатай байсныг монголчууд нь мэдээгүй. Тэгээд санал хураалаа. Ар Монгол нь тусгаар тогтнолтойгоо уулзсан бол өнөөх нь хятадад агсан. Ийм зөөлөн аргаар унсан байх шүү дээ. Одоо хой талын хэсгийн газар нутгийг чинь Оросын мэдлүүлсэн. Урд хэсэг чинь хятадын болчлоо. Гэтэл та нар Орос гээл ах минь гэж гүгээд байдаг. Мохог байна. Орос ахнар л гэж ярьдээ шүү дээ. Тэгвэл энэ хэлмэгдүүлэлтэд юу гэж тайлбарлах юм бэ? Та нар манжи үед ч тэр Оросын нөлөөндөө байхдаач тэр ах дүүсээ өөрсдөө хятсан. Ямар. Гэтэл нөгөө хоёр талд нь газар нутгийг аавна гэсэн эрх ашиг нуугдж байсныг хэн ч мэдээгүй. Энэний чинь эртнээс мэдсэн яруу найрагчд чинь ч байна. За тэрнээс ахуулаад ус төрчид чинь ч мэдж байсан. Гэвч бүгд алуулсан. Ямар. Чингисийнхээ Монголыг авж үлдэнэ гэж хоёр талын ах дүүсээ авна гэж зүтгэсэн ч замын дундаас нь буудуулсан, хороолгосон юм шүү дээ. Яагаад энийг өвөө сайн мэдж байна гэхээр улаачийн ураг удмаас угсаа гаруулаа сууж тэгж хороогдсон тал бий. Түүн гадна тэдгээрийн сүнсний гомдол одоо хүртэл өвөд нь хов мэдүүлдэг юм шүү дээ.
Аимшигтай юм бэ. Улаач хизээ нэгэн цагт өг дээцийнхээ өшөөг заавал авна гэж ардын намтай ч өс тавьсан байгаа. Тэрэндээ ч хүрэх үз бид туслана. За тэгээд Монголыг та нар золоор үлдсэндээ биш. Хоёр талдаа аль альнд нь газар нутаг ард иргэд ах дүүсээ хувааж өгөөд өөрсдийгөө хооронд нь хядаж байж улс нэртэй амьдарч байна да. Одоо та нар хятадуудтайгаа сайхан сүжирч байна. Та нарыг залгина. Хэдэн мянган жилийнхээ өш хонзонг авахын тулд эхлээ та нарт найр тавина. Та нар тэрэнд нь хоортож байгаад түргүүчиг устж дуусгах бол. Энийг эртхэн шийдэхгүй бол ирээдүй гэж алгаа. Та тавын л ирээдүй байна. Бусдынх нь өвөнд ахалтай биш. Тэгсэн өвөө үгүйсгэж байна. Бид нэр үйлдвэртэй байсан, тийм юмтай байсан гэж байгаа. Тэгвэл тэр чинь хаана байгаа юм бэ? Байхгүй Байсан л гэж ах юм. Байлгах, үлдээх юм хийхгүй байх шүү дээ та нар. Улаас тэр үйлдвэртэй сайхан үе чи мэдэхгүй. Баахан архичин амьдралд оройтсон. За тэр ганц байдаг тэр архины үйлдвэр гэдгийг чинь улаас мэдэх юм байна. За тэгээд тэр нөгөө ирээн хятадын чинь хуурамч бараа байлуу. Тэрийг чинь бол багасаа мэдэх юм байна шүү. Тэрнээс тийм үйлдвэртэй байсан инээтрий гэдгийг бол мэдчихгүй. Та нар корона гарсанд хэлхнэж ууралж байгаа хятадаас нь үүссэн хэрнээ одоо хүртэл найр тавиал тэднэрээс улс төрчтөнд заавар зөвлөгөө авч л гүйж харьяаж явна шүү дээ. Одоо бас монголчуудыг хятах ажилд нь оролцож байна. Бусад үндэстнүүд нь хятсан ч үлдсэн бол хятадтай сүжирх юм бол та нараас юу ч үлдэхгүй. Хөжөөний газар нутгийг хэсэгчлээд хуваацсан шүү дээ. Бүр заавраар 20 аймаг 330 хэдэн хил заахтай Монгол улс болсон. Та нар бэлчээрээ булаацалтна. Ухуулна. Хойшоогоо түргдэж явна. За бүр малчт нэгнийхээ малыг хулгайлж иддэг болно. Дээрэмдэж. Гэсэн ч гэсэн хятадад ойлгонол амьдсаар л байх. Өвөө наадуултай чинь тухайн цаг үедээ тэрсэж тэмцэж Монгол гэдгийг авч үлдэхийн тулд та нарт үлдээхийн тулд бүх чадвараа ашиглаж үлдээсэн юм шүү. Харин та нар бидний хийсэн болохны бүгдийг үгүйсгэж устгаж байна. Корона гэж ярьцгаад дайсныхаа хорыг биедээ шахуулаад төр засгийнх нь хүртэл тэднээс тушаал авч та нартай харьцах. Энэ улсад хийж бүтээг их нэгч зүйл байхгүй. Яаж зөөх үү? Яаж ингэж бусдыг ялгуурлаж цөөхөн хідэн үлдэхүү гэсэн арга барилыг л түлхүү баримтлан гэдгийг өвөө хэлчихэ. Энэ цунг ихэд л та нар нэгч эмлэг барий гэж яриаггүй шүү дээ. Нэгч хувцс готол юм хум хий гэсэн санаачлага нэгэн ч гаргаагүй. Зөөвөрлий. Баялгаа зөөе.
Чи идээд байна. Би ч бас идэх хэрэгтэй гэсэн. Ийм л аргаар л явлаа. Бурхан шашиндаа үнэнч бай энтергээд. Хизээний одоо энэ шүтлгээр чинь дамжуулж ийн хятадууд чинь өөрсдөө хүнзээ шүтдэг. Бурханы шашин шүтдэггүй юм шүү дээ. Та нарт зориудаар тусгайлан шин далай ламыг чинь бэлтчихэд шин лам нарын чинь хүртэл ингээд санхүүжүүлж байгааг та нар хэн ч мэдэх юм бэ. Тэгчгээд гэгээр л яриад байгаа юм шүү дээ. Та нар үндэснээ зойлж гадар нутгаа зойлж харийнхан долгоноод гэгээр чадах юм уу? Өвн бол болоочоо урахгүй мэднэ. Харин та нар бол их аюултай. Та нар хар багаасаа тийм зовлонч үзээгүй. Аав ээжийнхээ хайранд жаргалтай өссөний чинь буруу үзэл суртлаар өссөний чинь гай одоо гарч байгаа юм да. Нариган, цэнгэн, аригтлалтанда дуртай. Дарга болох дуртай. Били юмд дуртай. Тэгсэн ирнэ юм хийх, бүтээх, хойч үедээ яах вэ ийх үү гэдгээ ерөөсөө боддоггүй. Бидэнтэй 100 жил түүнээс өмнө сайн ирсүүд гэж холбогддог байлаа. Бид тэднийг цаг хугацааны ирчмээр ивэдэг байсан. Танаа ноёд дээдс чинь гэхэд л яг л одоогийнх шиг харийнханд өөр тавьдаг. Тэрийн харьяаных нь ард иргэд нь хэд дахин нугалж төлдөг байсан юм шүү дээ. Энэ үед сайн ирсүүдийг зэвсэг болгон ашиглаж тэр пүүс газар орныг нь тонон дээрэмдэж өрийн бичгийг шатаалгадаг байлаа. Харин одоо цаг үед өвөө нь улаачигаа тэгж бэлтгэж чадахгүй. Та нар тэр тавьсан өрөө заавал төлчөөд бидэн дээр ирээрэй гэж өвөө нь хэлж байна. Хэрвээ та нар төлөхгүй гэж байгаа бол наад эрх мэдлнүүдээр өөрсдөө төлөвл. Тэрнээс хойч үедээ өр үлдээх энэ төр гэсэн асуудлыг бид дээд тэнгэрт хүлээж авахгүй. Та нарыг тэр манж улсад урвсан өвөг дээдс шиг чинь эсхэн шийтгэх газар бэлэн байгаа. Одоо хүртэл тэд чиндээ тарчилсаар байгаа гэдгийг өвөө нь хэлмээр байна. Та нар тэр бурхныхоо оронд биш бидний тэнгэр гэдэгт заларж ирнэ гэдгээ хизээч ütэх юм арт. Энэхээр одоо та нар хоёр талын хөрс чинь найдваргүй юм байна. Тэгвэл хоорондоо нийлж байгаад энэ улс орноо зөв тийш нь болгох эрхэм үүргээ гүйцэтгэг. Надтай надгүй болно гэсэн бодлоо хай. Залбираад наад асуудал чинь шийдэгдэхгүй. Аяндаа болно үзгээд амиа хулжин үр хөвгтөө өрүүлдэхийг чинь зөвшөөрөхгүй. Та нар хоёр хөршөөсөө бусад улс орноос биш өвгөд биднээс айж явбал хамаагүй дээр. Та нарын талаар бид үргэлж хуралддаг. Яах вэ гэж. Хэдэн мянганы түүхэнд гарч байгаагүй хамгийн их готомшиг цаг үеийнхэн бид бол үнэхээр ичдэг. Дээрээс нь маш их харамсдаг. Ицээр байгаа сүулдэ бид өөрсдөө та нарыг дуусгач магадгүй болох гээд байна.
Одоо үр хүүхдүүдийг чи ирээдүй гэж түнэр харангахгүй байна. Ямар ч найдваргүй. Гэтэл та нар зүгээр санаа алдахаас өөр юм чадахгүй. Хоёр талын хөрсөө хар залилсан, хулгайлсан, бусдыг хорлсон болгоныг тэд яаж вэ? Аль аль нь тэмцэж устгасан байна. Харин та нар болохоор тэдрийг дарга минь гээд айгаад шүтээд байж шүү дээ. Хоёр талц нь тийм бусрамг болгоныг устгаад одоо хөгжил дэвшил гэдэгтэйгээ явж байгаа бол та нар харин бүр доод төвшөндөө шилжээд байна. Хизээнэ тэдний арыг даадаг баяжуулагч бэлтгэл нь болчихсон. Баялгаа зоодог. Тэдний ирэхээр захиран тушаал авдаг. Ийм дорой төмөн болчиход байна. Яг л өвөө нь өөрөө наад улсыг ч удирдах юм уу? Маш амархан. Бац таалаа. Яг ямар үндэстэн байгаа нь хүртэл ойлгохдоо болсон. Монгол хүний цустай гисэн хэрнээ хятад хүн шиг муу санаатай л болчиход байгаа юм да. Тэгээ муу санаагаа харийнхандаа гаргахгүй. Аль дээрлэхэж болох хүндээ гаргадаг. Нэг хорлж байж тэрийг амьдрал гэж нэрлэдэг. Хэн нэгэнд ойлгоноч зурсардаж байж амьд үлддэг. Ийм байдлаар та нар бидрээс үнэхээр том урвалтыг хийж байгаа гэдгээ өөрсдөө ойлгохгүй шүү дээ. За. Өвөө ингээд бали. Болоо. Миний хатуу үгийг улаач мэл даадаг. Бусдын даадаггүй шүү дээ.